Чи юм бэ? Хориоцмын хаан байна уу? Юу вэ? Ядаж хар ядаана бүрэн эзлээ л та. За тэрнээс өмнө кредитсийн Харитан тавьсан 2 жилийн дараа хориоцомтой шууд хилдэг болсон. Дэв найрамдалтайгаар энэ үеийн хамгийн том худалдааны зам болох торгоны зам нь энэ улстай бүрэн холбоотой байсан. Чингис хаан энэ найрамдалтай байх сонголтод бараг л хүргээд байлаа. Бараг л. Тэгээд Чингис хаан шууд 400 гаруй худалдаач явуулсан. Тэгтэл тэнд энэ алчууг хотын өдөртөгч нь би тантай худалдаа хийрлээ. Гараа өрг юмнууд өг. Юу вэ битгий? За тоглосон юм аа. Юугээл энэ үед бууж автай. Гэтэл юм ааг. Дараа бүр Чингис хаан илжээ өртөл явуулсан. Тэгэл хориоцмын хаан 2 дугаар мөхмөг чижний тэний гар. Хинбэ чи? Та нар манай хүмүүсийг алсан. Тэр энэ алчууг одоо хөг. Наа чи ажиллахгүй штэ. Ингэснээр Чингис хааны ёс цуг уландаа гიშгсэн хэмээн шууд л дайрахаар шийдсэн. Харин энэ удаа бүр өсөнөөхөр. Тэгээд Чингис хаан эсэг бодсны эцэст хараа тусуудаасаа хүчгүй хоромсон юм. За манай хаан бид хүчээ нэгдэх юм бол сарт тул улсыг ядахангүй эзлэнэ. Хүч өрөхгүй юм бол яах гэж хаан болоо? Юу би үгүй. За Чингис хаан шууд хийх юмнуудаа жагсаалтаа гаргалаа. Хамгийн ихэн тангуудыг бичлээ. Устган гэж. Нэмэлт даалгавар, харин дараа нь хориоцмыг. Харин сүүлд нь хат нэмж явах. Хамгийн чухал даалгавар. Чингис хаан ч гэсэн эрэгтэй хүн шүү дээ. Хэрвээ Чингис одоо үед байсан бол энэ охины шууд л хатнаа бол. Би ч бас хориоцмын кизүүлхэн цөлхийг туулах гэж багтаа жил болно хэмээсэн маш том андуурл байсан. Чингисийн зэргүүд маш урт ирсэн. За манайхаа би шүн яаж хордоо очих вэ гэдэг талаар судалж үзлээ. Орондоо уург өгөх талаар ч бодож үзлээ. За тэгвэл энэ харин юм асан тэр хартаа юу вэ? Юм бол онгоц. Тэц өөр арга олдсон шүү дээ. Ингэсэн 1219 онд Хориоцом Монголын цус асгарсан аимшигтай эхэлсэн юм. Хориоцомын хилд маш хурдан болж ирлээ. Тэгээ өвчөө 2 хувааж дайрсан. Нөгөө цөлөөч хурдан давсан. Тэгээ хэлэндээ монголчуудын давуу тал нь хорд байсан. Өдөр нь мориороо давх нь газраа орооно. Харин дараа орой морь амраагаад өөртөө өргөж яв. Хурд давуу тал нь байсан да. Нэг хотыг эзлээд дараагийн хот руу шууд явах гэх мэт. Яг л Чингис хаан эхнэрээ нэмж байгаа юм шиг. Тэгээ дахиад л дараагийн хотыг эзлэн. Хотуудад тулж ирэхэд бүр зэргүүд нь уулж байсан ч гэлцдэг. Ямар үзэсгэлэн гоо вэ? Аимшигтай. Энэ улсын шинжлэх ухаан, барилга, байгууламж гэд бүгд л сайн өгчжээ. Маш гайхамшигтай. За арай хэрчлээ. Шата. Инхээсээр одоо тэнийг хаана л ганц хариултлаа. Тэгээ Чингис хаан шийдсэн. Өдөр шөнөгүй хөө. Сэрүүн босч. Инхүү хориоцом излүүллээ. Харин зогтоц буй хориоцмын хааныг терминатрлаа орох боломжтой. Терминатор бурхан минь баярлалаа. Таныг ирээдүгээс хамгаалахаар явууллаа. Харин таныг ганц асуултанд хариул гэсэн. Нийтээр нэг хүнийг за бод. Их үлдсэн зэргүүд нь интэг очиж хүчээ нөөцлөхөөр явсан. Тэгээд инэтг рүү явах занд юм авч явуулсан байна. Hello sir, good afternoon sir, how are you doing? You are having problem with your computer. You are putting the laptop too much outside. Outside it is getting little too much hot. Little too much hot. Чингис хаан хориоцмыг 2 чудаа синцэн хэмээн бүрэн устгасан. Тэгээ Чингис хаан мэрэгдүүтээ зөвлөсөн орсуудыг даргаж зэвсүү байдаг явуулсан. Гэтээ зүгээр л газар нутгийг авах гэж гой шалдаг болчих шүү. За ингээд Кавказын нуруу даван одоогийн Оросын нутг руу орлоо. Тэгээд ядахгүй эзэлсэн. Ялангуяа сүүлийн талаад. Ер нь Кавказын уулыг давхал хамгийн хэцүү хэсэг байсан. Яг л өмнө шиг. Эхлээд яаж хийж дараасаа хөөлгөн. Тэгээ нөгөөдөл нэрхт нь бүсэлж устгана. Гэтэ энэ удаа нэг юмараа өөр. Артаа голтой. Тэгээ бүр тэр голтон цуснд дутагдсан. Яаж вэ гэхээр ийм. Энэ тулааны дараа бүр Оросоос амьд ч хүн үлдээгүй гэж хэлж болно. Энэ янзаар ийм их газрыг эзэл би ч баг хаан болно доо. Юу? Үгүй. Чи буцаж ирнэ. Эсвэл би чам буцаж ирүүлнэ. За ингээд Чингис хааны агуу их байлтан дагуултын зогсоол тангууд улс 1226. Алив нөхөд минь, цэргүүд ахын дүүс минь. Тангуул зүнсэн цагт би өөхөх болно.
Тэрнээс өмнө би яасан ч юу гэж юу гинэ?